Турк руу ямар ажлаар явсан бэ? За Туркид нөгөө Монгол Улсын ерөнхийлөгч айлж ирсэн та бүхэн мэдж байгаа тийм ээ. Бас хавдрын эмнэлгийн асуудлууд яригдсан. За мөн одоо Туркийн эрүүл мэндийн сайд Монгол улсад айлчилсан. За бид энэ хамтын ажиллагааны хүрээнд ялангуяа өрх сумын эмч сувлагч нараас сурах асуудал маш чухал байдаг. Тэгээ энэ талаараа бас их том дөрвтэй ажил тохирч чадлаа. За дээрэс нь одоо Туркийн ийм чанар сайтай хэрнээ боломжийн үнэтэй байдаг. Нөгөө Европын холбоо борлуулдаг гэдэг утгаараа тийм ээ. Хинээс сурахаар тохирцоо байсан юм байна. Нэгт. Хоёр дахь нь нөгөө нэгдсэн худалдаа авалт хийх, эмийн үнийг чанарыг сайжруулж, үнийн боломжийн байлгах энэ бас хэлцээрүүд хийлээ. Мөн одоо Туркийн эрүүл мэндийн даатгал өөрөө бас маш сайн ажилтдаг байхгүй. Тэгэхээр манай даатгал дээр дутагдж байгаа нөгөө яриад байгаа зүйл байгаа шүү дээ тийм ээ. Тэр хяналтын тогтолцоо дээр яг тэндээс мэрэгжилтэн хүртэл урьж авч одоо дүгнэлт шинжилгээ хийлгэх, юун дээрээ дутаад юугаа сайжруулах уу гэдэг энэ хүсэлтийг хүртэл тавилаа. За дээрэс нь захим маш сайн Турк хөгжсөн байна. Инфактор буюу зүрхний чигдээсээр хүн хүлдэг болсон. Тэр ноу хавгаа Монгол шилжүүлэхээр бид яаж тохирч ажиллаа. За мөн одоо няраа эндэгдлийг бууруулах зорилгоор 6 сард Монголын одоо энэ Монголд багаараа ирж сургалт хийхээр бас ярилцлаа. Ер нь тэгээд бид одоо аль болохоор нөгөө эмнэлгийн ажилчдаа чадваржуулах чиглэлд бол нэлээд ихтэлэх үү гол ярианы сэдвүүд. Таныг энэ ажлыг амжуулж авах зөвлөгч нь яагаад орон тооны бус зөвлөх юм бэ штэ? Яагаад одоо эрүүл мэндийн яамны одоо сайдын хэмжээний ажил хийгээд байна вэ гэж шүүмжлээ болсон. Үгүй шүү дээ, орон тооны бус шүү дээ. Миний одоо сайдын зөвлөх бол тэр шуурхай хурлыг хуралдуулах зохион байгуулах ажлыг хийсэн. Тий. Түүнээс за мэдгүй тэрийг болохгүй шүү дээ энэ чинь тий. Тэр чинь бол зохион байгуулах ажлыг хийж харин тэр хурлын чинь бол одоо эмнэлгийн тусламжийн газрын дарга наран бүр өөрөө бие нөхцөн учраас онлайн оролцсон байлаа шүү. Онлайн оролцсон учраас тэнд суусан байж магадгүй. Тийм ээ? Тий. Магадгүй та юу өөртөө ярьсан уу? Ярьлгүй яах вэ? Тий. Тэгсэн сая хэлснээр л хэлэхгүй юу? Наран бүр дарга эмнэлгийн тусламжийн дарга багтлах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд хөлний гэмтэлтэй байгаад байгаа учраас онлайнаар оролцъё гэсэн байна. Тэгээд гурлаа зохион байгуулсан шүү. Би тэнд одоо ямар нэг байдлаар үүрэг чиглэл өгөх байдлаар биш, зохион байгуулах чиглэлээр оролцсон шүү гэж надад хэлсэн. Хамт дээр нь суудсан юм байна тий. За. За.